Хөө янчка. Чи юу н ягаад юм ойр див амир эмо стори хийгээд байгаа. Яхав дээ үерхээс салцсан болохоор чи эмороод дээ штэ. Чи үерхсэн юм уу? Тий, үерхсэн штэ би. Чэтээ хинтээ үерхэж байгаа юм? 10-аагийн болдоо. Караштайгаа үерхсэн биш. Та хоёр тэ хитэ удаа уулзсан. Нэг ч удаа уулзаагүй. Хөөе, яг харин үерхсний маргааш нь хөдөө явчихны. Тэгээ харин одоо хүртэл ирээг байгаа. Тэгээ би яаж холбоо ярихаа мэдэхгүй. Одоо хүртэл холбоо бариаг юм чигээд би өчигдөр хайцсан гэд өөрөө дотроо ботчоод тэгээ салчаад найз нь аягүй гонхтой байна. За манайхаа одоо боо ярихаа болъё л доо. Яа, би ястэ энэ зөө амар борлцлаа. Арай л гамгүй. Энэ өөр ингэ дүүр шумал хатцсан. Тэр яг хичээл орохоос өмнө би гялт цайрмаар байна. Тарагч амар зариуд ил намайг хараач. Ваа, тийм биш үү? Дүүлээс тараг авч бүрх яа. Би ч гэрээс гараагүй болохоор ерөөсөө борлоод авах юм байхгүй л дээ. Тэгснээс хичээл ороод одоо хит оноо үлдсэн бэ? Юу тоох штэ? Юу авах вэ? Одоох штэ. Яна. Одоо би нүү дэвтэр ном авахгүй бол одоо ороч юм. Хөөе. Тэр яг надад нэг юм санаал байна. Одоо л хэдүүлээ ингэ том болж байгаа хүмүүс юм чи ээж амнартаа явж юм бэлтгэж чи амар утгагүй шүү дээ. Тийм шээ. Тийш. Тэгэхээр хэдүүлээ ээж амнараасаа мөнгө авчаад өөртөө бэлтээ. Яг. Тэгээд хэдийг ихний ээлжинд 300к. 300. Баг байна уу? За тэгвэл 500к ихний хэдэг хүсэж байгаа юмуд бол авчих штэ хурлаа. Тийм үстэй. Чи ч одоо юу хүсээд байгаа юм бэ? Төгсөгийн зөндөө маа штэ. За тэгээд биш штэ. Найз нь одоо ороход авахгүй. Тэгээд та хоёр маргааш 300 юм уу 500к авчаад тэгээд хүрээд ирсэн. Найз нь дээж эндээ уулзсан. Чи хайчих гэж байгаа юм би? Тараг авъя. Оо, чихэргүй тараг авъя шүү. Энийг чихэртэй тараг түлээ. За би одоо газ дүүгээ харахгүй бол маргааш эндээ. Чи тэ хэдийн авч гарч ирсэн? Үгүй найз нь амар сонио. Бүх юмнуудаа ингээл энд хэдэн төгрөг юм байна да, эндээс хэдэн ширхэг юм байна да гэж аавтаа бичээл юмнуудаа ингээл хийсэн чинь яг 50,000 болох юм билий. Тэгээд аав надад 50-ыг төгснө л дөө. Тийм үү? Тийм. Ээж харин намайг дүүгээ зунжангаа харсан гэд 80,000 хүссэн шүү дээ. Чи бас яндаатай. Гэтэ хоёул одоо үүсэд юу гэж хэлнэ? Доотлох 300к штэ. За яах вэ? Одоо зүнхээ. Юу хийж байгаа? Харин яма бэлтгэхээ яриа л. Ярьцсан уу тий. Одоо юу вэ штэ? Октоудаараа нэг юмараа хослоё гэд ярьсан штэ. Тэрэндээ цүнхээ хослохоор болсон. Энэ ойрхон гой цүнхний дэлгүүр харцсан байгаа. Гурлаа явъя. Одоо тийм. Гэтэ одоо бас гол манайхаа найз нь өөр төлөвлөгөөтэй болсон. Яг үндэ штэ тий. Ээж хоёр нөгөө 300 камаг ярьжсэн. Чудлаас ээж аав нэг угаасаа хэвчээ ээж автахаа гэж бэлтгэхгүй бол юмны нөгөө чанар манарыг мэдэхгүй болохоор болохгүй юм. Тэгээд найз нь бол ээж автгаа авч бэлтгэр болсон. Тэгээд төлөвлөгөө бол өөрчлөгдсөн шүү. За. Тэгээд чи цүнхээ авна үсттэй. Тэгвэл ядаа цүнхээрээ хаслан гэдгээр ярьчи. Хамаа ингэж орж байгаа юм чи. Хар цүнхтэй. Хоёр мөнгө аваад гараад ирсэн юм уу те? Тий. Найз нь бол бүр ямар ч мөнгө аваагүй байхгүй нөгөө. Авал та. Гэхдээ тэр төлөвлөгөө угаасаа хударсан. Тэгэхээр юу гурлаа маргааш таагийн хувьдаа юм уу цуглуулж явах. Найз нь бас ээж автгаа юм шүү. Цуглуулчаад яа маргааш манай гадаа уулздаг. За. Найз нь амжилт. Баяртай. За цүнхийг уусаа аавч хоёр тусдаа мөнгөөр авч гэрсэн. Миний энэ форм зүгээр байгаа үстэй. Зүгээр ээ. Мөр зүрх нь яг таарч шүү. Энд харин хуучнаа өмсгöd бол зүгээр л байгаа юм л да. Харин би харин энэ зүүн нэлээ өссөн билээ. Би бүр 4 см өссөн билээ штэ. Тэгээд харин юуп нь багтцсан билээ. Юуп л. Би харин жоохон нэрээ багтээ. За юу хийж энэ хоёроо? 50 да. Уулзах гэснээр ирчихэл. Чи дуудаа. Хүү, та чи адилхан зүг авсан юм уу? Муу авсан юм уу гэж авъя гэж ярьсан мэт. Зүнхээрээ хослно гэсэн биз дээ. Чи хизээ авах юм бэ зүнх? Чи өмнөд чинь зүнх шүү. Хоёроо нөө төлөвлөгөө эрс өөрчлөлтөд ижлэхэн зүг авах болцсон байсан шүү. Тийч яриаггүй штэ. Тийч ярьсан шүү. Тийч яриаггүй. Үгүй тийч ярьсан. Тэгээд би хуучин зүгөө өргөж байгаа. Үгүй тийч яриаггүй штэ. Гурлаа ижлэхийн нэг хар зүнхтэйгээ. Хоёр хүн нэг. Яа тийч ярьжсэн байж болно. Гэтэ сүүлд төлөвлөгөө өөрчлөгдсөн. Чи зүгээр өөрөө ганцаараа бодсон юм шүү. Үгүй яг би шинэ зүг авч болно л да. Хамгийн гол нь миний хуучин зүг чи яачгүй бүр зүгээр бүр ямар ч ойдол урагдаагүй юм чинь. Тэгээ найз нь хуучин юм аа л үргэж байгаа. Та яа тэгээд авцсан. Тий. Том ангид орчоод одоо 11 штий. Одоо наадмаа жоохон хүүхдийн зүгөө болоо. Тэглээч одоо хүүхдүүд хуучин зүгтэйгээ шоолд юм боос шаал байна штий. Йоо. Хүй. Хуучин юм аа
Хэрэглээгээд яхаараа шууд харимжгүй штэ. Би бол энэ жил форм бол авахгүй. Бүгдийг нь хууч дэлгэтгүй нодлон жил хэрэглээ дуусаагүй дэвтрүүдэд хүртэл өргөсүүлж хэрэглэж байгаа штэ. За яг том ангид орсон болохоор нэг шоолоод тахгүй хөлтөө. За найзтай. Одоо тэглэж нэнийг хуучин барилыг шоолж ивэл тэр хүүхд чинь өөрөө амин. Энэ баггүй. Тэр найз нь бол энэ жил тэгэхээр та хоёр яг намайг энэ зүг бүрдээ надтай найзлахгүй гэвэл одоо яах вэ? Найз нь бол хуучин юм аа цаг үрч. За ашгүй дээ ашгүй. Хай гэхдээ арайч бүх юмнуудаа шинээр авах маас дээ. За үнэн хэлье. Би бас зарим дэвтэрнүүдээ урталт 1-2 цас биснэг нь уурж аваад тэгээд дахиад шинээр хийх гэж байгаа. Пенал маань бол өмнө жил их штэ. Тийм шүү. Тэрөөс мөч багдаагүй болохоор тэгэлээ тэрүүгээрээ одоо. Тийм. Гэтэ ингээ харсан чинь хоёр харын донд нэг колорлог дэжүүл байгаа юм шүүнг нэмээ дээ. Тийм яг тийм байгаас би тэгж бодоод яг хуучин зүг өөрсөн байхгүй юу? Энэ дандаа ганцаараа бодсон мэдэх. Харин тийм. За яа.